олон хөрсний бохирдлоос эхлэлийгээ хайрлаж хамгаалцгаая. Тэгээ. За хог хаяглаа ангилан ялгаж давхир нөөц болгох сав маань хунцар буюу шил лааз гэсэн хэсэгтэй. Хунцрын хэсэгт гялгар ууд, хунцар гэсэн хоёр төрлийн зүйлээ хийн. Шил лаазны хэсэгт болохоор шилээ лаазаа тус тусад нь хийж өгнө. Хунцарт хоёулаа юу хийх вэ? Минийхөө Гялгар уут болон хумзар саваа хий. за зүйтэй. За сайн хоёулаа сайхан гიშгцэн шүү дээ. Гялгар уутнууд байгаа. За хунцрыг хийхдээ их учиртай. Хунцар бүхий л одоо энэ давхир нөөцүүд буюу хунцар, гялгар ууд, шил, лааза маш сайн шавхраад шингэний үлдэгдэлгүй бас зуурмаг өтгөн савлгаа байх юм бол тэрийг хүүхэд усанд оруулсан ус юм уу, аяг тавг угаасан усны саарл усаараа сайн шиг зайлаад дахин боловсруулах бүтээгдэхүүнийхээ сав хунцар бол хунцар гялгар ууд руу шил лааз руу шил лаазаа хийж бэлтгэж тавих нэ. За хунцрын хэсэгт яах вэ гэхээр хунцрын хоёр төрөл ер нь бол дахиж боловсруулагддаг. Яг нийтлэг одоо ихээхэн хэрэгэлдэг хунцруудаас энд болохоор нэг гэсэн кодтой PET ус ундааны хунцрыг хэлж байгаа. Цаатах наатах нь харагддаг. Тунгалаг ус ундааны хунцруудаа нэг дор бөөгнүүлээд нэг уутанд хийж тавина. HTP буюу хоёр кодтой цаатах наатах нь харагдахгүй цул өнгөтэй. Тэгээд доод яраалын ингээ харахаар наагдал шигдсэн юм цул өнгөтэй хунцар. За тэнийг хунцрынхаа нөгөө хэсэг дуутанд хийж тавина. За мөн гялгар уутыг тусдаа гялгар уутанд хийж тавина. Гялгар уут нь ямар уут байх вэ гэхээр зөөлөн төрлийн LDP төрөл буюу торнууд гэр бүтээдэг уут шаг гэд мушгахаар дугардаг зөөлөвчний уут мөн скотч оролтны уутнууд байгаа. Тэгэхээр энэ уутыг болохоор яаж шалгах вэ гэхээр зах хэсгээс нь бариад хоёр тийшээ татхаар зууралдаж урагддаг гялгар уут байна. За ингээд энэ гялгар ууд хунцраа хоёр төрөлд нь гялгар уудаа тусдаа ингээд гурван төрлийн зүйлээ тусад нь хунцрынхаа хэсэгт хийж тавина. За ямар ч гэсэн зөөлөн төрлийн гялгар уудуудыг бол авч болд юм байна. Харин гялгар уудны давхир нөөцөнд ордгоо хаягдах ёстой гялгар ууданд юу арах вэ гэхээр за саржигсан төрлийн боيو хатуу төрлийн гялгар уудыг бол авахгүй мөн дотроо мөнгөлөг дотортой чихэр бичээний цаас гялгар цааснуудыг мөн авдаггүй байгаа шүү. Тэрийг бусад ховроогоо нийлүүлж байна. Харин хунцрын төрөлд болохоор авдаггүй төрөл нь доод яраал нь харахаар цэгэн тэмдэглэгээтэй одоо цул өнгийн цаатах наатах нь харагдахгүй одоо тэ байх юм бол энэ бол дахиж боловсруулахгүй хог юм аа. Харин шил лаазны хувьд бол бүх төрлийн шилээ хайрцагт хийгээд лон салаадны шилнүүдийг шил лаазныхаа хэсэгт хийн. Гэхдээ маш сайн угааж одоо саар тусаараа зайлаад өмхийрэхгүй цэвэр байх хэрэгтэй. Лаазны хувьд бол зөвхөн хөнгөн цагаан лаазыг маш сайн шавхаад гიშгээд хавтгаа болгоод шил лаазны хэсэгтээ тусдаа байрлуулж уутанд хийж тавина. За шил лаазны хэсэгт болохоор лааз шил хоёрыг бол тусад нь хийж тавих юм шүү. За тетрапак савлгааны хувьд бол мөнгөлөг дотортой, цаасан дотортой ялгаагүй бүх тетрапак савлгааг авахгүй хог болдог байгаа шүү. Гэхдээ хаяхтаа хэдүүлээ хогныхоо багтаамжийг багасгаад сайхан дэвтэрлээд гიშгээд хавтгаа болгож аваад бусад хог руугаа хийнэ. За ингээд болоо. Хог болох зүйлээс татгалзаж дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэн их дэлхийгээ хог хаяглаас хайрлан хамгаалцгаая.